Монгол Улсын парламент хооронд комисс ажилладаг. Энэ парламент хоорондын комисс бол илүү одоо албан асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх, хоёр талын ойлголцыг ойртуулах, энэ хүрээнд парламент засгийн газар хоорондын үйл ажиллагааг дэмжих, энэсний үр дүнд одоо хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам өндөр шатнд гарах энэ одоо ажлыг хийж байгаа. Тэгэхээр манай Монгол Улсын хувьд бол энэ цахилгаан эрчим хүчний асуудал мөн түүнчлэн шатхууны асуудал нь нэлээд хүндрэлтэй байгаа. Тэгэхээр шатхууны асуудал дээр парламент бас энэ асуудлаар бол хууль гаргаж бас энэ тодорхой асуудлыг шийдвэрлсэн. Харин одоо бид нар эгийн голын усан цахилгаан станцыг ашиглах үүний үр дүнд бас тодорхой хэмжээгээр найдвартай их усвар цахилгааны эрчим хүчний их усварыг бий болгох энэ асуудлаар тодорхой санал тавьж энэ дээр нь одоо Эрдэнэтийн гаргасан одоо судалгааг хурдан шуурхай явуулсны үр дүнд энэ одоо эгийн голын усан цахилгаан станцыг одоо бүтээн байгуулалтын ажлыг эхлэх одоо энэ талаар хамтарч ярилцлаа.